За наадмын маань дараагийн тулаан харагдж байна. За улаан болон түүний өрсөлдөгч Роман Василенко гарч ирсэн байна. За энэ бол Украин улсын бол одоо домог тим тамирчин. За энэ тамирчин бол Украин улсын 7 удаагийн авраг. За Европын 7 удаагийн авраг. За дэлхийн 3 удаагийн авраг байгаа. За энэ удаа бас одоо Монголын тамирчинтай таарч ингэ тоглож байна. За улаан болонд Украин улсын тамирчин Роман Василенко, хөх болонд Монгол улсын тамирчин наадам нарын 70 кг инжингийн тулаа эхэллээ. За тулаа 2 м 3 явна. За Монголын тамирчны хөлийн өшгөлөлт. За Романы гарын баруун гарын цохилт. За энэ бол хөл халтраад ингээд унс учраас ямар нэг үнэлгээ байхгүй. За сүү давталгаанууд. За хөтөлөд харин сая гар ирэхэд нь би энэ дунд хэсэгт хөлийн өшгөлтүүд их гоё болоод байна. За ахаа хөлийн өшгөлтүүд. За их богино хөлтэй маа Роман Василенко хүчтэй ч гэсэн яг зүгээр би халаалт хийж яхад нарсан л да миний хувьд харчаад их ойрын зайд баруун гарын авчтай хажуу савдгийм байх гэдгийг айдсан. Ингээ одоо бас тактик боловсруулсан байгаа. Баруун гарын саваагийн одоо тэр баруун гарын хажуугийн цохилтонд оногдохгүй гаргачаад хоолын зайд давталчаад гар ирэх үед сөрөг өшгөлтийг идэх тэр нь болохоор байсан. Яг л энэгээр тогсон доо. Тэгээд гар ирэхэд нь өшгөлээд байгаа. За энэ дэр бол цэвэр оноо. Сая бол гарын эсрэг хөлийн өшгөлт бол цэвэр орж өглөө би энэ дунд хэсэгт. За шахт нь гоё сөрөг давталгаа зүрхээд. За энэ дээр хөл зуурсан гэж үзсэн байна. Хөл барьж болохгүй. Дөрөв бол хөл одоо барих хараатай. За ингэж одоо хамж олос болдог. За Монголын тамирчин илүү олон хувилбар хийж өгч байна. За энэ 10 гараар савх гараага хүн дээр маань шахчихж байгаа бол наадам бол бас бүх юу хийх гэж мэдээд байгаа учраас юм хийх. За энэ сориотой ойлом хийж сая өвдгөлж байгаа харагдаж байна. За нэгдүгээр үед дууслаа. Төдийлөн нэгнээс оноо авсангүй гэхдээ Монголын тамирчны хувьд бол илүү олон өшгөлтийг хийж өгсөн. За хөлийн өшгөлтөөр бас нэг оноо салгаж чадсан. За энэ дээр харагдаж байгаа. За энэ яа гарын эсрэг цэвэр оноо энэ бол нэгдүгээр үе дээр бол Монголын тамирчин бол оноо авсан байна. За энэ дээр харъя. За энэ дээр хаалттай учраас оноо авахгүй. Тэнцүү жилж болохоор юм өнгөрсөн байна. Тийм. За хоёрдугаар. За энэ тэгээд дэлхийн аваргаар ийм бэлтгэлтэй байна гэдэг бол бас их олон жил бэлтгэл сургалт хийсний үр дүн л дээ. Энэ бол одоо Украин улсын Черногов мужийн бол жинхэнэ одоо шилдэг тамирчин. Европын 7 дэлхийн 3 удаагийн аврагын тамирчин. Украин улсын 7 удаагийн авраг. Роман Василенко. За зүүн хөлийн ахаад хөлийн өшгөлтүүд. За наадмын ээлж дараас хөлийн өшгөлтүүд амжтай болж эхэлсэн. За тэгээд яг гарын эсрэг хөлийн өшгөлтөөр оноо аваад яваад. За энэ огшоо жигээд их онцтой боллоо. За энэс бүслэгээс доош л өшгөлж байгаа харагдаж байна. За шүүгч гэсэн байна. За энэ удаагийн шүүгчээр Арабын нэгдсэн Эмират улсын шүүгч Ирингийн шүүг явуулж байна. За өшгөлтүүд. За өшгөлтүүд, ахаад өшгөлтүүд, ахаад өшгөлтүүд. Роман ер нь юм хийж чадахгүй байна даа, онохгүй байна даа Монголын тамирчин. Оноо ол тэнцүү яваад байгаа. За энэ хамгаал бүтэн оноо өгөхгүй л дээ. 2 хамжиж 1 оноо өгдөг байгаа. За цонгоогоод байгаа учраас сануулжлаа. Нэг хянамгаа Нямбат за энэ харин бүтэн оноо болно. Бүтэн 2 оноо сая Монголын тамирчин авчлаа. Хөлийн өшгөлтөөр толгойд одоо оновчтой болж 2 оноо авсан. Яг онооны хувьд бол одоо илүү болчлоо. За энэ дэр гарын дээр цохилт ирж байна. За одоо л оноо илүү байна да. За 2 дугаарыг дууссан. За их сайн 2 дугаарыг дуусгаад оноо илүү байна. Одоо 3-1-ийн хязгаартай оноо явж байна. За энэ дээр харагдах. За энэ хөлийн өшгөлтүүд зогтон зөрөөд өшгөлөд байгаа учраас энэ гарттай хүмүүс ч юм бол сүйдээ зогч чадхаа болчих. За энэ их гоё. Яг таарсан. Яг нүүрэн таарсан байна. Угс ихт нь яг нүүрэн таарад ингээд 2 оноо авчиж байгаа байна.
За энэ одоо баг одоо маш сайн ажиллах хэвээр. Оноо л илүү байдаг гэдгийг сануулсан байгаа. За 3 дугаар үе шийдвэрлэх 3 дугаар үе. За энэ тамирчин даваад авбал одоо медалийн болцлон. За зүүн хөлийн өшгөлт. За хаа зүүн хөлийн өшгөлт. Хаа зүүн хөлийн өшгөлт. За энэ зогтөг хүний гарн дээр нь өшглээд ихэр аяндаа гар нь явах болчдөг. Тэн дээр өвдгөлсөн гэж үзээд байна л да. За ихгүй 1 2 3 дунд гар болохгүй юмштай болсон. Аазм ахаар 1 оноо. За 5-1 болоо явчлаа да оноо. За Романы товтлогоонууд дандаа хаалтан дээр. За энийг ойдоо ахаа 1 оноо нэмээд авцсан. 6-1 болоод явчлаа. За нэг гიშгэдлалдаа суучлаа. За шахгатай зайг нөхгүй болохоор Ромаа юу ч хийж чадахгүй байна. Европын 7, Украин улсын 7 удаагийн аварга, дэлхийн 3 удаагийн аварга. Жиад дандаа хаалтан дээр ажиллаад байна. Цаг дуусч байгаа. За 6-2 болсон байгаа оноо. Ажигж байгаа мэдээд Ромаа нийлээ. За энэ дээр түрүүнээс хойш 2 ингэж унгасан учраас сайн 1 оноо нэмэгдэж байгаа. Ингээд 6-3 болоо явчлаа. Дахиад 3 оноо хэдхэн секунд дутуу байгаа даа. Ихсэ. За зүүн баруун сая бол онсоо. За ингээд цаг дуус. За сүүлийн өшгөлт ч хүчтэй. За ингээд онооны хувьд бол Монголын тамирчин бол илүү ингэж хожлоо. За энэ дээр харагдана. За энэ гарын зян бол цэвэр оноо болсон. Яг биеийн дунд цаг өшгөлтнийг таарсан. За энэ сүүлийн өшгөлт байна. 1 хоногчтой болж гисэн доо. За ингээд Монголын тамирчин 2 дугаар даваанд ялалт байгуулсан ч гэсэн цааш өршөлдөх боломжгүй болсон. Эмч шүүгч одоо өршөлдөхийг одоо татгалцсан зөвшөөрөөгүй. Яг тэгэхээр одоо гарын одоо за ийхүү одоо Монгол улсын тамирчин. За залуу тамирчин маань 5 жил ууггүй бэлэг сургалт хийсний эцэст сансандаа хүрлээ. Дэлхийн аварга шалрах тэмцээний анхныхаа одоо медалийг авч ийн. Дэлхийн аварга тэмцээний хүрэл медаль хүртэж ийн. За энэ бол бас тийм амархан болдоогүй. 2006 оноос хойш энэ Мишель Кикбокс төв гэж энэ төвийг байгуулж залуучуудын шгшээ багийг байгуулж насан туршид ингэ дасгалжуулж ингэ насан туршид медаль авч байна. За энэ бол бас тийм амархан одоо дардан байгаа гэдгийг хэлье. Монгольские кикбоксеры. За тэгээ бид нэр проявили себя на этом турнире очень достойно. Монголын тамирчны талаар хад сэтгэлээ бас Украин улсын одоо шгшээгийн дасгалжуулагч Владимировичээс асуусан. За Владимирович маань яг Монголын кикбоксчд бол энэ удаа бол маш сайн одоо амжилттай оролцож байна. Тэгээ энэ дэлхийн аварга шалрах тэмцээнд одоо манай одоо Украин улсын тамирчин Роман Власенкотой таарсан. За Власенко бол одоо Украин улсын 7, Европын 7 удаагийн аварга, дэлхийн 3 удаагийн аваргын тамирчинтэй одоо Монголын залуу тамирчин бол маш эн тэнцүү маш одоо тоглосон техникийн одоо үзүүлэлттэй ингэж тоглосон юм байна. За тэгээ Монголын одоо кикбоксинг сургуульд бол бас тийм муу маш сайн одоо хөгжиж гарч ирж байгаа гэдгийг харж байна. Ингээ одоо дараагийн тэмцээнд Монголын тамирчинтай одоо таарч туралдаж одоо нэгнийхээ ур чадварыг нэг суралцах хаа гэж бодож байна. Ингээ Монголын нийт одоо бүх одоо кикбоксчд тэдний дасгалжуулагчдад одоо амжилт одоо бүтээлийн өндөр одоо амжилт хүсье.